Тэгэл явтыг YouTube буцсан манай багш нар. Одоо би шивэсний газар очиж эндээс юу авч шүү. Тэгээд тэр их амир хэмэрч байна. Сайн та 100 зургийн челленж гээд 100 зураг зурдаг тийм рилс хийж байгаа. Тэгээ өнөөдөр болохоор тэр зургийн 2 дахь зураг зурх өдөр. Би амтлаа одоо шууд зурхгүй. Би зүгээр гяс гарахаас өмнө би одоо 2-оос нэг газар руу явах хэрэгтэй байгаа. Тэгээ тэрнээс өмнө what's in my bag хийн тэгээд өмдөлт юм шиг. Би нөгөө нэг би шивэсээс хийдэг гээд өмнө нэг бичлэгэн дээр хэлтурчсэн шүү дээ. Тэгээд би шивэсэн дээр яг сүүлийн 12 сард сая өнгөрсөн оны 12 дугаар сард би үзэсгэлэнгээ гаргасан байхгүй юу. Тэгээд үзэсгэлэнгээ гаргах гад тэрийг одоо бэлтгэн хийлгэн амар завгүй. Тэгээд ер нь шивэсэн дээр төвлөрөөд шивэсээ ерөөсөө хийж чадахгүй байсан юм. Тэгээд би шивэсээ сурч дуусаад 11 сараас эхлээд шивэсээ хийж гисэн байхгүй юу. Тэгээд нэг сар хасын дотор би ер нь нэг 10-аад шивэсүүл хийсэн. 11 сараас хойш намайг ер нь багш ер нь хөөрхөн хийж наа. Одоо тэгээд ингээд түрээснээс ингээ хамт түрээс төлөөд тэгээд ингээд одоо сурагчийн хуваар биш сурагчийн төлбөр мэдчихээс өөр байгаа шүү дээ. Тэгээд сурагчийн хуваар биш ингээд түрээс төлөөд ингээд шивээс хийх үг гэсэн хаа. Би тэнд яг түрээслэгчийн хуваар 2 сар байсан гэсэн. Сүүлийн сар би өөрийнхөө одоо хувийн шилжилтанд олж чадахгүй байгаад байсан. Тэгээд харамсалтай ингээд барилгын ажлаас болоод тэр ингээд шивэсний газар маань хаг тас ураагүй болсон байхгүй. Тэр барилгын зэн өөр хүн зараад нэг тиймэрхүү асуудал үүссэн. Тэгээд багш нар маань яж ихэд өөр газар түрээслэе гэж бодсон ч ерөөсөө амар хурдан гинтийн болсон асуудал хурдан хугацаанд газар олж чадаагүй. Дээрээс нь манай багш нар маань өөрсдөө энэ чонд гэртээ хүмүүс тэгсэн мөрчлөөний чонд руу 90 оч явдаг гэсэн үг. Тэгэл явтыг YouTube буцсан манай багш нар. Тэгээ би амжилтсан шивээс юм шинэ шинэ гэрэмжтэй авчир тавьчих. Одоо яна маань гэж байж чинь манай багш юм хөөрхөн явтаа намайг нэг хүнд ингээд санал болгоод явтсан байхгүй. Би тэрүнд холбоо барьсан чинь амар хөөрхөн ажтай хийчихсэн юу. Өвчтөр очиж уулзсан юм аа. Тэгээ өөрийгөө бүр тийм шивэсний community дээр тэрээс орчин гэж төсөөлөг үзээв. Тэр их амар хэмэрч байна. Тэгээд тэгсэн чинь тэр ихтэй ингээд танилцаад тэгээд нэг юм тэр шинэ шивэсний газар маань амжиж гэнэ гэсэн. Би яаж ингэж багтд юм бол захиалах асуу дээр чийжэл энэ дээр нь байхгүй ингээд зөрөө ташилт юм байна гэсэн юм боцсохгүй. Тэгсэн чинь нүг жамл. Одоо ингээд сарын дараа нүгэд бүр ингээд 2 том газар түрээсэлж хийх гэж байгаа. Тэгээ намайг туслаар гэсэн ямар ч гэсэн өнөөдрөөс миний нэг өдөр тэр ичнэртэйгээ гоё очиж дотносоо гэж бодож тэгээд гарахаас өмнө би зөвхөн юу байгаа бэ? Чи даасаа уу тавьчих. Хийжсэн юмнуудаа ингээд хийчихсэн. Химлэрсэн дээр хийжсэн. Яна миний Instagram дээр үзчихсэн юм шиг. Уучлаарай нэг одоо л дуусаагүй байгаа. Сторид л явуулсан. Тэгээд ийм шин ашигладаг. Тэгээ нэг воноор би нэг 600,000 воноор авсан баг. Мөдөг шиг хэлбэртэй жоохон хөнгөн. Тэгээ валт болохоор ингэж тавьлаа. Тэр нь амар санагдсан. Тэгээ ингээд цаас батарейтай. Ерөөсөө өөр ингэж цэнгэлээд ашиглахгүй. Адны ийм бүдүүн зай шиг юм байна. Тэгээ энийг ингээд цэнгэлээд сэлээд. Ийм шивэсний биш авч эхэлж байгаа. Хамгийн ихсэн. Тэнгэл дөрөв таун дөрөв. Одоо би шивэсний гадар ч юм тиймээс юу авч. Тэгээ одоо би шивэс рүү нэгтэй гадаа бичлэг хийж чадах гэсэн мэдгүй наа. Ямар ч лсэн шивэснийхээ газар руу явчаад би 2-5 хүртэл явна. Тэгээд 5-аас л зэрэг зураг зурна. Тамтаараа. Шивэснээс ирээ шууд зураг зурх гэсэн юм ядраа тэгээд хоолнд хийчихэд жоохон амарч байгаад буцаад зураг зурхаа бичлэг хэлүүлж гин. Тэгээд өнөөдөр зурх зураг маань болохоор яг ийм далайн давлгаан хагцсан тэгээд тэнгэрийн жоохон өнгөлөг нэг иймэрхүү зураг гэж бодож гин. Тэгээд өнөөдөр ашиглах материалгаа бас усан будын цаасан дээр гуашаар зурна. Тэгээд та нар бас энэ шиг зурулмаар байгаа зураг санал болгож болно шүү. Тэгээд зурж хэлцгээе.